Сандруу чи тайлбарлаа. Ер нь бол яг өдөр санхүүжилтийн яг төлөвлөлт хийсэн юм байна. Түрүү намайг би хэлчихсэн. Ирээдүйд бид нэр яг ашгаа ингийн явчих. Тэгэхээр бид нар бүх хүмүүсийн судалгааг авсан. Бүх агентлаг одоо байгаа агентлаг яам там хүмүүс хөөдөлтөд хүмүүсээс орон нутгийн биш бүгднгийнх нь албан шалгал гаргаад авсан байна. Тэгээ энэ дэр хин ажиллах уу ямар одоо өнөртөгтэй байх уу гэдэг юм ил нууцлалтай байх хэрэгтэй. Тэгээд тэрийг бид нар за чи яг энэ дэр очих юм. Та доороо 5 хүн одоо удирж ажиллах энэ 5 хүн тэгээд ийм тэдний санхүүж босгож ирэх гэдэг ийм нууц таалбарлаад. Энэ бол хоор орондоо тусдаа байна гэсэн. Хотелыг бас авах гэсэн. Хийц бүгд бүх одоо дараа нь танд үзүүлчих задар энэ бүгд задар. Энийг бол бид нар танд ойлгохтой юм болчихлоо. Энэ бол тэгтээ нөгөө санхүүжлын 1 2 3 дахь хэсэг гэж байгаа. Нэгдүгээр хэсэг нь нөгөө бүх гишүүдийн давтар хураамж байгаа. Тэгтээ бид нар бол байгууллага дээр бол доотлол нь хэлцээний дараа ахлах мэргэжилт үүсэл. Яснаас мэргэжлүүдийг бол оруулаа. Ахлах мэргэжилтэн хэлцээний дараа тэгээ санхүүгийн хэрэгтэй тэгээ дарга дид дарга гэсэн ийм үндсэн хүмүүсийг үнэлээ. Тэгэл ерөөсөө эртнээс хүмүүсээ байршуулаад бид нар мэдээж бид бүгдийн солино шүү дээ. Тэр мэдээж одоо хүмүүсээ бүр ажил төрөлтэй болгоно гэсэн. Санаа. Бол эднээс бид нар босгож ойролцоо хэд нэг тооцлоо. Ер нь бол нийслэлээс бол нэг 60 тэрбум босгоо. 60 тэрбум босгож байгаа. За одоо хэрэг их газрын дарга гэж байна. Доор нь одоо хэдэн байна. Чи нэг юутаа хаана? Тоотод. За ингээд одоо тоотоо бүгд ингэ залгаж гарцсан. Хөө одоо хүмүүс. За жишээ нь хууль эрх зүйн хэлцэх чинь те дарга нь байна те. Ингээд ард нь хэлцээний дарга байна. Ахлах мэргэжлэн гэдэг энэ энтэй бидээс харсан. Бүгдийг ингээд хараад тойргийн систем энэ гурвынхаа ямиг л одоо тий авчин. Тэгэхээр яг бол энэ хүндэл бидээс ганцхан мөнгө хэлээ. Чи энийг л авах шүү те. Одоо яг тийм юм гараад байгаа байхгүй. 12 оны сонгуульд би тэдэнд өгсөн. Тэр мөнгө хаашаа орсон юм бэ? Би намын байрны гадаа ирээл тэгээд тэрэнд нэг цөнгөтэй өгөөд оруулсан шүү дээ. одоо хамгийн замбрааг байгаа л намзыг хавагч.